ихэд таны өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу мэндийг хүргэе. За би сайхан төрсөн гэж байгаа. Одоо би 12 хоногтой. Хүүхдийн төрөө дараа явж байгаа. За одоохондоо би нөгөө имлэгт бидний одоо цэвэрлэлт байгаа болохоор имлэх хэвчтэй. Би тэгээд өөрийнхөө жоохон мэддэг туршлагууд сурж байгаа зүйлүүдээс бас монголчуудаа бас монголын шинэ зүйлүүдтэй хэлбэл бас буруу зүйл ярьж магадгүй шүү. Тэгээд энэ техникнуудаа мэдээж хүүхдүүдээр хэрэглэдэг. Мэдээж хүүхдтэй аль болох үнэлэн аруулгалтай хэл чанарын хариуцаж бид нараас авч хэрэглэдэг байгаа. За ямар ч төрлийн сэтгэлдээс хамаагүй манай монголчууд гүрэмшин ээжүүдийн бүтээгдэхүүнүүд дээр нь хэрэглэхэд солонгос ч юм монголч ер нь гадаад ч ер нь өндөр хөгжлийн орнууд ч үнэхээр органик бүтээгдэхүүн биш л бол манайхан заавал халуун бүлээн усанд заавал угааж хэрэглэж байгаарай. Зайлаад хэрэглэж байгаа. Яагаад гэвэл бас хүүхдүүд манай би нэг анх мэдхгүй амьдрал хамгийн чанартай органик хүн зүйлүүд ийм ингээд тэгсэн охин маань халуунцнаас болоод ихсэн үү аль эсвэл памперснаас болоод ихсэн үү ер нь жоохон улаагаад ирсэн. Тэгээ улаагаад ирэхээр бас нэг памперсны сэлсэн, хоёр дахь юм бол жоохон халуун байгаа температурууд юм жоохон багасгасан. Одоо манайх температураа жоохон багасгаад эконо хамгийн бага дээр нь хамгийн бага салхин дээр нь тавьж хэрэглэж байгаа. Тэгээд бас л бид бас нэлийн угааж хэрэглэж байгаа шүү. Энийг угааж хэрэглүүл бас арай гайгүй болоод байгаа. Тэгээд тэмж байгаад байгаа. Тэгээд солонгос ээж нар ч гэсэн их мундаг ээж нар угааж хэрэглэдэг. Тэгээд жоохон залхуу хүмүүс нь тэгээд хэрэглэдэг юм байлаа. Тэгээд айл болохоор мэдээж хүүхд мөн өвдөхгүй нэг ээж бидний сэтгэл санаас маш сайн тайван байх болохоор ерөнхийдөө угааж хэрэглэж байгаараа гэж зөвлөе. Энэ удаа баярлалаа.